оюутнуудыг санхүүжилтээ ямар байдлаар хийгдэж байна? Оюутнуудын маань төлбөр нөгөө л багш нарын цалин устдуулан цахилгаандаа тарамдаа дуусчихад байна уу? Энийг одоо ямар байдлаар шинжлэх ёстой? Мэдээж эдийн засгийн форум бас энэ тухай яригдах байх л та. Тийм та бодит судалгаагаар бол яг оюутны төлбөрийн 70% нь зөвхөн цалинд явдаг гэсэн тооцоо бол үнэхээр одоо бас харамсалтай л байна л та тийм. Ихтэй сургуулийн хөгжлийн асуудал яхахгүй Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдалтай холбогдоод санхүүжилттэй яхахгүй холбогдож байгаа юм л да. Монгол улсын сургууль ихэд бол энэ жил улсын төсвөөс бол бүх төсвийнхээ одоо орлогын 6.8% авч байгаа байхгүй. Цаана одоо 93.2% нь өөрөө олох хэрэгтэй. Өөрөө олдог механизм одоо ерөөсөө ямар байна вэ гэхээр уг нь бид нар бол одоо яг одоо түрүүний одоо дасцгийн хэлдэг шиг инновац тулгуурсан ийм сургалт явуулах юм бол бидний гол ажил бол эрдэм хийлгээний ажлаас юм уу үйлдвэрлэлд өөрийнхөө одоо шинэ мэдлэгийг нэвтрүүлснээс инновац хийснээс орж ирэх орлого баг шүү дээ. Энэ бол Монголын өнөөгийн нөхцөлд бол их сургуулиудад баг хийгдээгүй гэж хэлж байна. Дөнгөж эхлэлийн төдий. Жишээ нь одоо бид нар энэ жил эхтэл эрдэм төлөвлөлтөй гэрээ байгуулж 400 сая төгрөгийн орлогод оруулж ирж байна. За Улаанбаатар хотод одоо гэрээ хийх гэж байна. Багнуураас нь 10 сая төгрөг орж ирж байна. Ийм л байгаа. Тэгэхээр Монгол Улсын сургуулийн жилийн одоо төсөв эргэлдэж байгаа мөнгө бол гэхээр энэ жил бол 23 тэрбум төгрөг байна л да. Энэний 6.8 одоо 8% нь бол юу гэхээр улсын төсвөөс авч байгаа. Бусдыг яаж яах вэ? Оюутны төлбөрөөс. Тэгэхээр оюутны төлбөр их сургуулийн хөл харьцангуй одоо сая 70 мянган төгрөг байгаа л да. Тэгэхээр бидэнд бас нэг зовлонтой зүйл бол юу гэхээр гадаадын оюутнуудын одоо ийм сургууль сурч байгаа оюутны төлбөртэй харьцуулах юм бол их сургуулийн харьцангуй их баг Монгол төмөр баг. Одоо 30 хэдэн мянган доллар 40 мянган доллар гэж байна Америкийн төр бол. Тэгэхээр манайх чинь бол юу гэхээр 1 сая төгрөг болохоор энээс илүү авчлахгүй гэх юм байгаа. Тэгээ үнэхээр 1 сая төгрөгөөс илүү өгч чаддгүй юм бол авч болохгүй юм бол их сургууль амьдрахын тулд өөрөөр эрдэм хилгээний ажиллагаа их сайжруулах ёстой. Үйлдвэрлэл нэвтрүүлэх ажлаа сайжруулах. Дээр нь одоо улсын төсвөөс өгдөг мөнгийг төрийн их сургуулийн бол бид бас жаахан анхаарах хэрэгтэй байна л. Гадны сургуулиуд ингээ харж байхад бол ийм л байдалтай байна. Ерөөсөө өөрийнхөө орлогын одоо 30 орчим хувийг 30-аас бараг доошгүй хувийг бол төрийн сургуульч байсан, хувийн сургуульч байсан улсаас өгч байна. Цаадлын одоо 60%-ийнхаа одоо нэг 30-40% нь бол юу гэхээр өөрийнхөө үйл ажиллагааны орлого, саяны миний одоо үйлдвэрлэл нэвтрүүлээс орлогоос ч юм уу. Нэг 30% нь бол юу гэхээр оюутныхаа төлбөрөөс авч байгаа байхгүй. Ийм юм руу явуулахгүй манайх одоо жишээ 90 одоо илүү хувь нь баг оюутны төлбөрөөс явж байгаа. Тэгээ бидний одоогийн байдлаар ингээд оролцоход бол юу гэхээр тэр 20 хэдэн тэрбум төгрөгийн одоо 70% нь багшийнхаа цалинд явж байгаа байхгүй. Тэгэхээр цаана нь бол юу гэхээр 30% бид нар эрдэм хилгээнийхээ ажлыг яах вэ? Сургалтынхаа ажлыг чинь Монгол Улсын сургуулийн гихтэл одоо өнөөгийн байдлаар баг их сургуулиуд цөмөөр адилхан шахав. Ерөөсөө одоо оюутны төлбөрөөс хамаарат баах оюут авцсан. Энэ оюутандаа бакалаврын оюутан дараа хийсэн. Нөгөө эрдэм хилгээний ажил хийхээр багш нь өдөрт 8 цагийн хичээл хийчихэд дараагаар нь эрдэм хилгээний ажил хийнэ гэдэг бол баг байна. Ийм учраас бид нар энэ чиглэл рүү их том алхам хийх ёстой заашгүй шаардлага байна. Тэртээ тэргүй өнөөдрийн нөхцөл байдал бол яхаарахгүй санхүүжилтийн 90% нь оюутнуудаас төвлөрж байгаа төлбөр байгаа учраас одоо энэ дээр нөгөө талаас нь ярих гэдэг юм л да. Оюутнуудын төлбөрийг бага байна, их байна гэдэг одоо өгч байгаа хүн нь их байна гэдэг, авж байгаа хүн нь бага байна. Бид нар боловсруулалтын үн цэнтэй Монгол хүн бий болохын тулд бид нар үнэтэй л ахаас өөр аргагүй гэд яриад идэг мөртлөө за сонгуул болоод ирэхээр боловсролыг үнэгүй болгох хэрэгтэй гэдэг бас сурталчилгаа нөгөө талтай явдаг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө ард түмэн чинь нөгөө бүтээгдэхүүн авж байгаа хүн чинь ойлгохоо болчиход байгаа. Яах гээд байгаа юм? Нэмхэн зөв юм уу? Үгүй юм уу? Улс орнуудын хөгжлөөс аваад үзэхэд хөгжиж байгаа тэргүүний хөгжилтэй орнууд юун дээр болсон бэхээр ерөөсөө оюуныхаа хөгжил дээр. Хүнээ хөгжүүлж одоо мэдлэг суурилсан эдийн засаг тэр мэдлэг суурилсан эдийн засаг инновац болж хувиргаж байгаа ийм улс орнууд хөгжилтэй байгаа. Тийм учраас бид нар бол юу гэхээр юу гэдэг нь оюу толгой гэдэг юм уу, таван толгой гэдэг юм уу энэ байгалийн баялаг чухлаа. Чухал нөлөө үзүүлнэ. Иннээс илүү чухал юм чи бол юу гэхээр хүний оюу ухаан байх хэрэгтэй. Энэ рүү анхаарч ийм орнуудын ингээд үзэж явахад их сургуулиуд ерөөсөн дэлхийн бүх их сургуулиудын ерөнхий хандлага юу болсон байна вэ гэхээр ерөөсөн судалгааны ажилтан суурилсан судалгааныхаа ажлаа сургалт явуулдаг, судалгааныхаа ажлыг үйлдвэр нэвтрүүлдэг, тэргээрээ ашигладаг. Ийм л байгаа. Тэгэхдээ манайх бол юу гэхээр тийм биш байдалтай болсон. Ийм учраас бид нар бол үнэхээр ихтэй улс сургуулийг одоо анхаарч үзэж, ихтэй улс сургуультай эргэлт хувьсгал хийж, ерөөсөө ихтэй сургуулийн үр дүнгээр улс орон хөгжин шүү гэдгийг л бүх газар ойлгох хэрэгтэй байна. Энэ дээр би яг оюутны холбоогоос хариуллаасаа гэж бодож байна. Төлбөрөө үнэхээр нэмээд бид нар үн цэнтэй боловсрол авах нь илүү зөв алхам юм бол оюутны холбоог төлөөлж байгаа. Тэгээ оюутнуудаа нөгөө бүтээгдэхүүн авж байгаа хүмүүс нь өөрсдөө эрсдэл хүлээгч гэдэг юм уу, өөрсдөө нэг иргэний зориг гаргаад үнэтэй төлбөр байхын зүйтэй гэдэг дээр нь зогсоод
одоо нэг зоригтой нэмчүүлэр нь яадаг юм бол гэдэг асуудлыг бас зоригтой асуумаар байна л да. Тэгэхээр энэ өөрөө хүндрэлтэй л дээ. Сургалтын төлбөр өнөөдөр ямар байгаагаас шалтгаалаад аль сургууль сурахаагүй сонгож байгаа бас нийлээдгүй хэсэг одоо боловсрол эзэмшигч байгаа гэж болно. Тэгэхээр сургалтын төлбөрийг ер нь өндөр болгочих юм бол чанартай боловсрол авна гэдэг маань хэн хүмүүст ойлгомжтой. Манай өнөөдрийн нийгмийн амьдрал аав ээжийн авч байгаа цалин, эмээ өвөгийн бууж байгаа тэтгэр өөрөө туйлын баг байгаа учраас энэ эрэлт хэрэгцээгээ зохицуултын байхгүй учраас энэ алдагдаад. Одоо хөдөө орон нутгийн одоо ингээ хаан банк одоо дамжуулаад зээл авч байгаа малчтын зээлийн 70-80% нь сургалтын төлбөрийн зээл авч гэж. Ингээл бодоод үзэхээр чинь бид нар чи одоо яаж ингээд асар үнэтэй төлбөрөөр оюутнаа сурах чад гарч ирээд ажлын байр байхгүй 4 жил сур гээд асар их хэмжээний зардлыг гэр орноос нь гаргаж өгчөөд байхад нөхөр таваарын шиж байдаг юм уу хэн нэг холбогдох нөлөөлөөсөө болоод сурч чадаагүй иймэрхүү асуудлууд байгаа учраас энэ харилцааг зохицуулах хэрэгтэй байж байгаа. Ер нь оюутны төлбөрийн бидний боддог зүйл бол ингэ хэлэх юм байна. Оюутныг юу гэдгийг одоо малчны хөвгд гэдэг юм уу? Төрийн албан хаагчийн хөвгд гэдэг юм уу? Энэ байдлаар нь одоо төрөөс анхаарах биш. Ерөөсөө чанартай сурч байгаад нь бид нар юу гэхээр төрөөс одоо төлбөрийн даадаг юм систем л авах. Тэрээс одоо юу гэдгийг төрийн албан хаагчийн хөвгд гэж жишээ миний хөвгөдөө сурлага муу байсан ч л одоо улсаас мөнгө авч идэг. Малчны хөвгд гээд одоо юу гэдгийг 500-аас доош толгой мал тавьвал тэр хүүхэд нь сайн сурч гэнэ үү, муу сурч гэнэ үү, зарим нь хичээлдээ орохгүй байна хамаа байхгүй. Улсаас юмгүүд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол юу гэхээр үнэхээр одоо чанартай мэрэгжилтэн бэлдээ гэх юм бол сургуулийн чанарыг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаар сурч байгаа хүн маань чанартай сурч байгаа хүнээ илүү дэмждэг ийм механизмууд бид нар байна. Тэгэхээр энэ дээр бас нийтэд нь ингээд цөмөөрөнд ажиллах сая 500 мянган төгрөг өгөх юм бол Монголын бүх хүн одоо дээд сургууль орох гэдэг нэрмэлзэлтэй болчихгоо шүү дээ. Гарч байгаа боловсон хүчмээс гологдож байна. Мэдээж одоо боловсролын тогтолцоо системээс гадна багшлах боловсон хүч өнөөдөр ямар байдаг юм бэ? Одоо жишээл гадаад ихтэй сургуулиуд байгаа багш нараа маш сайн бэлтгэхэд одоо сургалт янз бүрийн юмд байнга явуулдаг ч гэдэм. Манайд энэ дээр яг энэ учир дутагдaltaй байна уу, хангалттай байж чадахгүй байна. Чадчих юм чадахгүй. Багш нарын хувьд бид анхаармар зүйл байгаа. Гэхдээ жишээ Монгол Улсын их сургууль гэх юм бол одоо гадаадд хамгаалсан баг бүх багш нар гэж ажиллаж байна. Манайд одоо өчигдрийн тооцоогоор бол юу гэхээр өндөр хөгжилтэй орнууд Америк, Англи, Мэтийн орнууд хамгаалаад ирсэн, Японд хамгаалаад ирсэн 300 гаруй багш. Хамгийн гол нь биднээс анхаарах ёстой зүйл юу гэхээр нөгөө бакалаврын төвшин сурч байгаа хүмүүс их олон учраас жишээ миний үед бол юу гэхээр нэг анги 25 хүүхэдтэй. 25 хүүхдийн бол юу гэхээр 20 үнэхээр чадaltaй хөдөл ороод байсан. Нэг 3-4 хүүхэд таарах хүүхэд байл. Тэгээд бол юу гэхээр 3-4 хүүхэд их нэгдүгээр ангид таарах хүн байж байгаа. Нөгөө сайн руугаа шилжиж төгсөх үед бол сайнаа дагаад явчихдаг. Одоо бол юу гэхээр нэг ангид бараг 100 хүн авч байна. 100 хүний 25 сайн 75 таарах. Нөгөө 25 сайн чинь 75-гийн дээшээ татах ш одоо 25 сайн маань нөгөө 75 дунд руугаа орол төгсөд байгаа байхгүй. Тийм учраас энд бол юу гэхээр бид нар бас энийг их бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цөөхөн чанартай хүн бэлдэх чиглэлүүд анхаарна хөөс их сургууль одоо бэлдэж байгаа хүүхдүүдийн хувьд чанартай хүүхэд байна. Тэр нь харьцангуй цөөхөн. Тийм учраас бид нар цаашдаа бол чанарыг илүү үзэж энэ тооны төлөөс хойшлох болох хэрэгтэй. Ер нь одоо бид нар дэлхийн түвшний л одоо боловсролтой хүн гаргаж байгаа гэвэл дэлхийн түвшний лабораторид дэлхийн түвшний багш нарыг заах хэрэгтэй байхгүй. Жишээ нь Америкт бол одоо яг багшны цалин бол сарын 10-аас 20 мянган доллар байна. Тийм цалинтай өндөр зэрэглэлийн пүүс компанид ажиллаж байсан, том судалгаа хийж байсан тийм хүмүүсээр зичиг зааж штэ. Тийм учраас Монголд нэг тийм дэлхийн түвшний нэг 5 сургуультай болмоор байна. Орос бол одоо дэлхийн түвшний 20 сургуультай болъё гэж одоо тэгэл тэр 20 сургуулаа одоо дэмжиж тэгэлдэж штэ. Ленинградын их сургууль, Петербургийн их сургууль, Москвагийн их сургууль хоёр гээд тус онцгой хэрэгтэй. Тэгээ холбооны их сургууль гэж байгаа. Судалгааны их сургууль гэж байгаа. Зүгээр нэг сургууль гэж байгаа. Тэгэхээр одоо манай их сургуулиудаа ангидах хэрэгтэй. Жишээ нь Монгол Улсын их сургууль ийм олон оюутны хэрэггүй. Эдний 50% ерөөсөө өөр сургуулиуд шилжүүлэх хэрэгтэй. Магадгүй хувийг байж болно. Их сургуулиуд өөр юм дээр ажиллах хэрэгтэй. Тийм учраас өндөр зэрэглэлийн багш нар авах хэрэгтэй. Өндөр зэрэглэлийн багш авах хэрэгтэй. Одоо ингээд нэг лаборатори эхлэл 100 сая доллар шийдэх юм. Үесээ Японы технологийн сургуульд очиж ирсэн л тийм. Нано технологийн нэг лаборатори нь 100 сая доллар гэж штэ. Тэгтээлэг чинь ямар аимшигтай байх вэ тийм. Тийм лаборатори аваад дундаа ашиглах хэрэгтэй. Эрдэм шинжилгээний хүрээлэн янз янзын сургууль ингэх юм бол чанартай боловсон хүчин төгснө. Сургалтын төлбөр өндөр байх хэрэгтэй. Зээл өгөх хэрэгтэй. Төгсөөд одоо бас урт хугацаанд нь тэрийг буцаад төлдөг ийм механизмд орохгүй төлбөрөөр нэмэхгүй бол бид дэлхийн түвшний сургууль явуулж чадахгүй шүү дээ. Төлбөр бол 3,000 доллар болох хэрэгтэй. Гэтэл одоо төлбөрийн чадвар алга ба шүү дээ. Хин энийг төлж чадахгүй. Цөөхөн хүн төлнө тийм үү? Тийм учраас одоо авиастай хүүхдүүдэд сургаж аваад
тэрэн дээр одоо санхүүжилт хийгээд явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо нэг технологийн ганц сайн их сургуультай болмоор байна. Технологи юм. Одоо нэг сайн университеттэй олмоор байна. Нэг сайн эмнэлгийн сургуультай олмоор байна тийм ээ. Нэг сайн хөдөө аж ахуйн сургуультай олмоор байна тийм үү. Нэг сайн бизнесийн сургуультай олмоор байна. Энэ тав бол дэлхийн түвшний. Жишээ нь бизнесийн сургууль дээр бол дэлхийн том магадгүй Билл Гейтс дэлхийн том бизнесмен ярьж хичээл заагаад нэг кейс удирдаад ингэ явдаг тийм үү. Хангалттай мөнгө нөгдөг тийм үү. Орос одоо яг ийм загварыг л Сколко загвар бий болчихсон тийм үү. Гэх мэт ингэ. Одоо технологийн сургууль бол дандаа бүтээгдэхүүн гаргана. Одоо их сургуулиудыг хэмждэг ганцхан үзүүлэлт гарсан. Танах жилд хэдэн сая долларын орлого олсон гэдгийг харна. Хэрвээ танай сургуулийн багшны толгойтой юм бол патент зар, ноу-хау зар, лиценз зар, өөрснөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэл том компанид худалд ийм л болчиход шүү дээ. Одоо бид технологийн сургуулийг одоо бид ихтэй сургуулиас ямар юу шаардлагагүй гэхдээ технологийн сургуулиар жилд 10 сая долларын бүтээгдэхүүн гаргаа, технологи гаргаа гэж шаардах хэрэгтэй. Тэрнээс бол ихтгэл тавь, эрдэмтдийн хуралд ихтгэл тавиад ийм юм бол хэрэггүй гэж бодож байна. Тэгэхээр сая бол санхүүжилтийн асуудал нэлээд одоо илүү яригдлаа гэж бодлоо. Нөгөө эрэлт хэрэгцээ одоо бидний нийлүүлж байгаа бүтээгдэхүүний чанар гэдэг тэрнлүүгээ эргээд би нэг зүйлийг тодтогч сумаар байна л да. Нөгөө тухайн салбарынхаа хөгжлийг бодлогоор тодорхойлдог удирдах явуулах учиртай. Тэгтэл одоо хэллээ шүү дээ. Одоо гадаад зах зээлд яг ямар мэрэгчлэлтийн хэрэгтэй байгаа юм бэ гэдгээ бид нар яаж тодорхойлж чинь. Жишээлбэл өнөөдөр оюу толгой, таван толгой гэдээ маш олон одоо уул уурхайн салбарт одоо мэрэгчлэлтэй ажилтан хэрэгтэй болчлоо гэдгээ ойлгонгуудаа гинт бид нар мэрэгчлэлтэй ажилтнаа бэлтгэх ёстой байна гэдгийг ойлгочихсон. Гэтэл бид нар энийг магадгүй 10 жилийн өмнө 15 жилийн өмнө олж харах ёстой байсан байж магадгүй. Тэгэхээр амьдралаас урган гарч ирж байгаа энэ зүйлээс шалтгаалаад бид нар төрийн бодлогоо тодорхойлоод яваад байх ёстой. Энийг би бас их хурлын дарга байсан төмөр очиргой за боловсролын салбарыг хариуцчихсан хүний хувьд яг доторх бүх юм мэдэх байх гэж бодож байна л да. Тэгэхээр одоо бид нар энэ мэрэгжлийн өвчин хүчин бэлтгэхэд яадаг нэг Монгол улсын хөгжлийн нэг 20 жил юм уу 10 жилийг харж бид нар бэлтгэх ёстой байна. Тийм учраас энд бол бид нар анхаарах ёстой зүйл. Одоо жишээ нь Монгол улсад ингээд яг судалгаа хийгээд үзэхээр бол байна. Дээд мэрэгжилтэй ажлын байр мэрэгжилтэй ажлын байр хоёр бол одоо эсрэг байгаа байхгүй. Одоо Монголд хэрэгтэй ингээд үйлдвэрлэл оюутлогоо хөтлөнд бол мэрэгжилтэй ажиллаж хэрэгтэй. Одоо яг Монгол улсын сургууль юм уу сургууль сурч байгаа ингээд оюутнууд ингээд одоогийн байдлаар үзэхээр ажлын байр нь бол юу гэхээр 70% нь мэрэгжилтэй ажилласан шаардж байгаа ажлын байр. Одоо сурч байгаа хүний яг эсрэгээр нь баг 70% дээд сургууль 30% нь мэрэгжилтэй ажилласан сургууль болж байгаа байхгүй. Бид нар энэ дээр төрийн хатуу бодлогоор энийг бол зохицуулах хэрэгтэй юм байна. Тийм учраас бид нар бол ерөөс улс оронд ямар мэрэгжилтийн хэрэгтэй гэдгийг тодорхой өөрчилж хардаг, тэрийг бэлддэг ийм чиглэл байхгүй бүзэлтэй орнууд тэгж биш тийм. Тэгэхээр бид нар ч одоо юу гэдгийг 5 толгой гэдэг асуултанд орлоо гэхээр хөөе мэрэгжилтэй ажил хэрэгтэй юм байна. Эксватер ч хэрэгтэй юм байна. Одоо ингээд өмнө говьд нэг темс нэхгүй болохоо байлаа. Дорн говьд нэхгүй болохоо байлаа гэдэг ийм юу гэдгийг бид одоо. Магадгүй тэр сургууль бодлогын үр дүн гарч ич нөгөө үйлдвэрүүд маань одоо ямар байдал байх вэ тийм байдал үүсээд байгаа байхгүй цаашдаа энийг үл их анхаарах хэрэгтэй юм байна. Үнэхээр одоо төлөвлөлтийн гэдэг юм бол юу гэхээр бидэнд бараг байхгүй болчих. Социализмын үед бол юу гэхээр бас нэг сайн тал бол юу гэхээр бас урьдчилсан байдлаар хараад төлөвлөгөөтэй явдаг ийм механизм руу бид нар явж байна. Одоо бол юу гэхээр төлөвлөгөө гэж огт хэрэггүй амьдрал өөрөө зохицуулна гэсэн ийм юмар явцсан учраас хүнд болчлаа. Энэ зах зээлийн үед чинь харин бүр нарийн төлөвлөлт хэрэгтэй гэдэг юм тийм. Шүүд бид нэг 20 жилээр эдийн засгийнхаа тэргүүлэх салбарыг харчих хэрэгтэй байгаа. 20 жилийн дараа Монголын эдийн засгт ямар салбарууд одоо яаж байгаа. Жишээ нь бол цөмийн энерги атомын станц гэдээ байж тийм үү. Тэгвэл тэр боловсон хүчний өнөөдөр бэлтгэж эхлэх хэрэгтэй шүү дээ. Бид цөмийн энергийг эрчим хүч гаргаж авах тийм ээ. Цөмийн технологи